Бүгдээрээ сайн уу? Өнөөдөр бүгдээрээ хонхны баярын бодолт хийх байгаа. За тэгээд хонхны баярын бодолт хийхдээ хажуугаар нь яг хонхны баяр нь болох байгаа хүмүүсд маань анхаарах яг хонхны баяр болохоос өмнө нэг бас мэдчихвэл зүгээр юм да гэсэн зүйлсээ яг өөрийнхөө туршлага дээр үндэслээд хуваалцъя гэж бодлоо. Яг нодлон төгссөн нодлон хонхны баярын эсэм болохоор илүү одоо тийм анхаарах зүйлсүүд нь толгойд илүү үлдсэн байна. Тэгээд бас та нартай хуваалцъя гэж бодоод тэг сууж байна. Суурнаас эхэлнэ. За би болохоор сая падер бол нэлээд сайн арчсан байгаа. Яг хонхны баярын бодолтынхаа өглөө болвол падераа яг арчичаад за тэгээд падер арчсныхаа дараа мэдээж юм чийгшүүлэг бүтээгдэхүүнүүдээ хэрэглэнэ. За өсмөс бол жоохон дэлбэрсэн л байна. Гэтэ яг хоо бодолтынхаа дараа гоё үсээ янзлаад тэгээд яг бүрэн гоё дуусгаад хамгийн эхлээд шууд нүүрний бодолтынхаа яг суур хэсгээс нь эхлээд бүгдээр гоё яриа авчил та. Суураа бэлдэх шаардлагатай байгаа шүү дээ, тий. Суураа бэлдэхдээ мэдээж 2-3 хоногийн өмнө гуйжуулбал зүгээр. Тэгэхгүй бол яг нэг тулгаа гуйжуулчих юм бол бас арьс жоохон яг ямар бүтээгдэхүүн хэрэглэнээсээ хамаарат одоо тий юу яачих магадaltaй. Хуурай ших ч юм уу тийм эрсдлүүд гарах магадaltaй учраас ер нь ингээд амар хонхны баяр гэдэг чинь амьдрал дээр ганцхан тохиолдох учраас дараа нь дахиад тохиолдохгүй шүү дээ. Тийм учраас эрсдэлтэй юм ерөөсөө битгийгээр хонхны баяраас өмнө эрсдэлтэй юм ерөөсөө битгийгээр. Тэрэнд нь одоо жишээлбэл юу гэхээр өмнөх өдөр нь нүрээ гуйжуулах ч гэдэг юм уу те. За тийм байна. Тийм болохоор яг 2-3 хоногийн өмнө сайн гуйжуулаад за тэгээд арьсаа яг хэрхэн бэлтгэв гэвэл миний бил аав ерөнхийдөө яг арьсаа нэг 2-7 хоногийн өмнө жилүү 2-3 хоногийн өмнө жилүү нөгөө карбокси гэдэг эмчилгээдэг штеп. Гоё арьсаа гоё чийгшүүлж өгдөг. Тийм эмчилгээнд орж исэн тэрийг нэг удаа орчуулгаар угаасаа тэр ямарваа нэг юм зураг авалт ч юм уу нэг таралтай үед хийгдэх боломжтой тийм одоо арьсыг гоё чийгшүүлж өгдөг үйлчлэг байхгүй. Тэгээд би бол тэрэнд орсон. За тэгчингүүтээ яг хонхны баяраас өмнөх 7 хоногт яг өдөр болгон маск тавьсан. За тийм бол мэдээж арьс маань гоё юм чийгшилтэй дотроосоо гялалцсан тийм харагдах боломжтой учраас та нар маань яг 7-оос их хоногч байсан болно. Өдөр болгон яг маск тавьчихвал зүгээр. Тэгээ дээрэс нь яалтчгүй хаврын улирал болохоор чинь ингээд арьс амар хуурайшдаг штеп. За тийм байна. Падараа саарчаад өчлөө падч өөрөө нөгөө юм физикал маягаар ингээд юм үрэлт маягаар бас жоохон гуйжуулаад өчөж байгаа байхгүй арьсыг маань. Тэгэхээр холцорхууд гад байсан арьстай хэсгийг маань гоё ингээд гуйжуулчихна гэсэн. За тэгээ ардаас нь тоон руу тавиад ардаас нь би болохоор юм чийгшүүлэх серум тавьчихдээ. За одоо болохоор би бейсээ тавья. Энэ болохоор юм чийгшүүлэх үйлчилгээтэй бейс. Би өөрөө хуурай арьстай учраас за тэгээд дандаа юм чийгшүүлэх бейс төрөгдөг. Хонхны баярын бодолт хийхээс өмнө бэлдэх шаардлагатай юм бол хэрвээ батга гарах юм бол тийш хараа. Батга угаасаа ингээд гараад шахсны ингээд маргааш нөгөөдөр нь ялцч юм дээр нь юу ячдаг штэ гүлгэр гадаргуу эсвэл юм тав тогтцдог штэ. За тэрэн дээр болохоор будаг ер нь айгу тогтоход хэцүү байдаг будаг ингээд яг тэр хэсэг дээр арилждаг байхгүй. Тийм болохоор батгаа шахахгүйгээр байж чад ийм улаан гүвдрүү те ийм байх юм бол тэрийг яг ингээд наанаас нь одоо өө дарагч юм уу тийм юмнуудаар дарах боломжтой байдаг. Тийм болохоор батгаа ерөөсөө битгий. Би болохоор хонхны баяраараа одоо мейкап артистаар нүрээ бодулгүй өөрөө будахаар шийдээд өөрөө будсан байдаг. Нодлон тэгээд энэнд маань юу нөлөөлсөн бэ гэхээр мэдээч би болохоор надад тийм Европ бодол цогтгүй. Хоёрдугаар гэх юм бол яг юм тогтсон тийм үнэхээр өмнө нь бодуулаад надад таалагдсан ч гэдэг юм уу тийм тогтсон дуртай мейкап артист юусоо байгаагүй учраас би тийм эрсдэлтэй алхам хийхийг юусоо хүсээгүй. Хэрвээ та нарт те яг ийм тогтсон өмнө нь одоо бодуулж үзээд амар их таалагдсан ч гэдэг юм уу те. За тэгээд таалагдсан тэгээд эсвэл та нарт гоё Европ бодол угаасаа цогч мөхтөг болвол те гоё дуртай мейкап артистэрээ цаг аваад бодуулахад мэдээж алдах юмгүй мэдээж гоё өдрийн туршид гоё удаан байрна гоё харагдана те суур бол бидний тавьдгаас илүү гоё байдаг штэ. Тийм би одоо мейкап артистаар бодуулахад чинь дор аяж 100-200 мянгаар бодож байгаа штэ те. Тэгэхээр би яг тэр 100-200 мянган төгрөгөөр бодуулахынхаа оронд би одоо удаан тогтцтой байгаар илүү өө даралт сайтай крем аваад за тэгээд би өөрөө ингээд илүү суурай сайжруулад будчих гэсэн юм шийдэл төрсэн байгаа. Тэгээд би болохоор яг юм крем авчихсан. Нодлонгийн яг өөрөө хайсан хонхны баярын бодолтой хийчихье гэж бодож байна.
Би одоо энийг нодлон авснаас хойш ингээд бүтэн жил гарan одоо энд бараг зөндөө байгаа. Бараг инээс доош байгаа. Жил гарan ингээ хэрэглэхэд дуусахгүй байна гэдэг чинь би бол бас ашигтай сонголт хийсэн гэж бодож байгаа. Одоо би ингээд спачула ашиглан савтай ийм спачула байсан. Кремэт явахдаа яг энэ нүрийн зах болон төв хэсгийн яг дунд гэх юм уу? Тэнгүүт ингээд нөгөө хитрхи бас зузаан болохгүй гэсэн. Төв хэсэг дээр крем илүү юм зузаан тавигдах нь бас будалтыг амар юм хүнд харагдуулдаг учраас яг энэ төв болон зах хоёрынхоо дунд нь тавиад хоёр тийш уусгах гэсэн. Мейкап артист дээр очиж бодуулаад аюу их фейлдсэн тийм асуудлууд зөндөө сонсч байсан болохоор бас тийж амар сэтгэл алхам хийх хүсээгүй. Очиж бодуулаад таалагдахгүй болгоод арилгаад өөрсдөө бодож исэн гэсэн тийм түүхүүд зөндөө сонсч исэн. Аянгын тэгж мейкап артистуудаар нүрөө бодуулж яах тийм боломж байхгүй. Зарим хүмүүс маань бол бүр мейкап артистээр юусоо бодуул үзэж байгаагүй ч хүмүүс бас байгаа шүү дээ. Тийм хүмүүс чинь тэгээд яг нөгөө яг хонхны баяраараа гоё олмоор байдаг. Тичингүүдээ ингээ нөгөө мэдхгүй өмнө бодуулж байгаагүй артистээр очиж тэгээд ингээд эсвэл бас нэг арга нь юу вэ гэхээр яг нөгөө хонхны баяр болохоос өмнө ч юм уу те 1-2 сард ч юм уу бодуулаад туршаад үзчихвэл бас зүгээр юм шиг санагдсан. Ийм гол одоо хэсэг бол ерөөсөө суур маань сайн байх хэрэгтэй. За тэгээ нүдний бодолт бол бүр дүүрчээ. Яаж будсан болно. Гэхдээ хамгийн гол нь би өдрийн туршид яг будгаа сайн барих хэрэгтэй. Тэр л бүр хамгийн гол хэсэг. За одоо ингэ суураа тавьсан. Тэгэхээр одоо бүгдээрээ юу яа. Дарагчаар ашиглаад бүгдээрээ дарцгаая. Жох юм улаан. Тэгээд ийм бэж хоёрыг нь холж жогоод за нүдний давхраг нүдний доорх хөрөлтөй болохоор дарж өгнө. Батгатай хэсгээ тий эсвэл батганы сорвтой хэсгээ дарах чаг бол энэ ногооныг ашиглаад крем тавихаас өмнө эхлээд тавьжуулах зүгээр. Би эхлээд ийм тосон сүдэр тавьчих гэж бодлоо. Сүдэрч гэжтэй ер нь бол ийм жоох юм бронзер маягийн шатэр үргэлжлүүлээд үсний талаар яриа л та. За үсний хувьд хэм бол би болохоор айгүй уртстай байсан. Хонхны баяраараа тэгээ уртстай байлаас айгүй даваа талтай юм бэлээ. Айгүй гоё буржилгаж чахаар гоё харагддаг. Нөгөө охтууд манаас гоё харагдах гад үсээ будуулах ч гэдэг юм уу те. Тийм одоо тохиолдлууд байдаг. Одоо амар цайруулах ч юм уу те. Бүр шармаар болгох ч юм уу. Тийм тохиолдолд байдаг. Тэр нь яг нөгөө гол нь яг өөрт нь зохих үгүйг бас нөгөө мэдхгүй учраас яг зүгээр энгийн үед бол зүгээр бодуулж чад гингүү штэ. Зөгчин зөхгүй боллаа зөхгүй маань гэд болох боломжтой. Тэгчингүүд яг хонхны баяртай зориулаад ингээд цайруулаад ч юм амар ингээд будуулчдаг улаан ч юм уу те. Өнгийн үчирсэлтэй 2 дугаар гэх юм бол нөгөө яг өөрийнх нь одоо color байгаа штэ юм хүүтэн тоонтой, дулаан тоонтой гэд яг тэрний нэг зөгцөх голоод ирэх юм бол бүр нүрийг айгүй мгой бараа харагдуулаад онцгой харагдуулдаг гэдгийг одоо баг бүх охтууд мэдж байгаа юм. Бас дээрэс нь одоо тайралтууд байна те. За одоо бүр минийх шиг юм амар уртбайж жаад бүр ийм богино болгох нь ч бас хаашаа одоо нөгөө ийм шатлалсан тайралтууд бас байгаа штэ. Шатлалсан тайралтууд ч юм бас ингээд яг зөв үсчин дээрээ яг өөрөө хүсэж байгаа тайралтаа бас харуулж тайруулахгүй бол бас за powder гэх юм бол мөн адил маш сайн powder байвал зүгээр. Надад одоо байгаа нь болохоор би Солонгос Basic гэдэг брендийн powder тавьж байгаа байхгүй юу? Гэхдээ бас өдрийн турш удаан сайн барьмаар байвал Европ powder-нууд, Америк powder брендийн powder-нууд илүү зүгээр санагддаг. Гэхдээ би бол яг нодлон бас л яг өөртөө байгаа юм Солонгос брендийн powder ашиглаад өдөрж явчиход бол зүгээр л. Тийм болохоор би яг байгаа юмнуудаа ашиглаад бодчих гэж бодлоо. Кремний болохоор илүү сайн байл. Илүү зүгээр. Powder-наасаа илүү кремээ илүү зүсэг. Тэгээ бодолтын хувьд ч гэсэн би нөгөө яг за энэ бодолт намайг илүү хөөрхөн харагдуулдаг даа гэсэн бодолтоо л хийжсэн. Тэгэхгүй болоод бас амар эрсдэлтэй те. За жоохон тод бодчих гэдэг юм даа. Жоохон бараан бодчих гэдэг юм. Тэгчих юм бол тэг яг тухайн өдрөө зохгүй байвал сонцгүй. Хамгийн их хэрэглэгддэг сүдэр болох энэ Итүү 5-ын сүдрийг болохоор ашигланаа. За тэгээд ингээд нийлэнхүүд хөнгөн гэл болоо. Сүдэр бас ингээд амар тод тавьчих юм бол халтар харагдаад онцгүй байх учраас бүсний эрчимжүүлсэн эмчилгээнд орчвол зүгээр. За өсөө бодуулахад л өөрөө дор хаяж 300-400 мянга болж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэрний оронд
одоо эрчимжүүлсэн эмчилгээгээд байдаг хгүй усны одоо 2 руу 3 хоногийг дараалж өчтдөг. Тэгээд одоо нөгөө тижээлийн тоос за дээрээс нь хэрэгтэй юм уу хүчил гэл амгалан одоо бүтээгдэхүүнүүдийг ашиглаад хийдэг тийм үсийг гоё гялалцсан тий намирсан гоё ойлгоход тусламжтай гоё ойлгоход тусалдаг. Тэгээ тийм эмчилгээнд орсон нь барыг илүү дээр одоо үсээ гоё тухайн өдрөө гялалцсан намирсан байлгасан нь илүү дээр штэ. Зэрэмглэгчний бодлохоос би яг өөртөө байдаг бүр амар хайрладаг. Тэгээд ингээд дуусахаас бүр ингээд хагарсан ч гэсэн одоо ингээд хадгалаад байдаг хацрөнгөлөгчөө ашигласан. Энэ болохоор надад бүр амар гоё цогтөг гэх юм уу. Гэтэ одоо бүр үнэхээр чухал бүр. За яг энэ өдөр л би хөрх харагдах хэрэгтэй гэсэн үед болохоор боддог. Тэгээд энэ хацрөнгөлөгчөө болохоор хонхны баярын бодолтон дээр ашиглаж исэн. За тэгээд хацрөнгөлөгчөө бол мэдээж нүднийхээ доор яг энэ хэсэгт. За энэ бол хамгийн гол нь нүрийг амар гоё дүүлж өгдөг өнгө гэх юм уу. Тэр нүдэ будцгаая. Хөмсгийг бол тэгээд өөрсдийнхөө хүслээрээ ер нь бол будчих болно. Хөмсгөн дээр ер нь би нэг амар ингэж будаарай, тэгж будаарай гэж хэлээд байгаа юм дуу шүү. Яа тэгэхээр үс хүний хөмсг хоёр өөр тэгэнгүүт ингээд бас нэг амар юм өстэй юм шиг тэр хөмсг бол жоохон худлаа санагддаг, худлаа харагддаг. Тэгээ тийм болохоор зүгээр л гоё байгаа хэлбэрийн жохонцсаа л байгаа хэлбэрийн тодтгоол бодчихвол цэвэрхэн санагддаг. Нийтэний хувьд гэх юм бол энэ бас амар хадгалдаг гэх юм уу. За бас л хөөр харагдах хэрэгтэй шүү гэсэн өдрөө боддог. Яг сая хацрангөлөгч бол энэ хоёр. Энэ хоёрын өнгө нь бүр амар гоё цогтөг гэх юм уу. Цайвар ягаан тэгээд энэ хоёрыг нь холж байгаад тийм. Тэгээ би нөгөө хавар мэдээж төгслийн байрч байгаа юм хавар болж байгаа учраас манайх бол хаварлсан юм. Бусад сургуулийн бас айгу 6-7 сартал юм лээ те. Манайх болохоор бүр 5 сарын дундуур болчихсон хгүй. Тэгээд хавар учраас ийм гоё илүү хаврын ягаан гэх юм уу? Ийм мөнгөийг сонгож хэрэгжилжсэн. За тэгээд мэдээч нүдний доод авах зурна. Оронгоноос нь ашиглаад зурхагаа. Дэлтийн хувьд гэх юм бол бас нөгөө охтуудын маань яг хонхны баяраас өмнө хийдэг бас нэг зүйл бол мэдээч сормоос хийлгэх штэ тий. За тэгээд сормоос хийлгэхийг ер нь бийж гэлтгүй ер нь бүх л мейкап артистууд ер нь хэлдэг. Яг юм хонхны баярын бодолт моделын чухал бодолтын үед сормоос хийлгэснээс илүү сормоос наас нь илүү гоё харагддаг гэд. Сормоос наахаар илүү одоо нөгөө юм хийлгэсэн сормоос маань бол мэдээж яг өөрсдийн нүдний сормооснаас бол илүү өтгөн ийм харагдана. Гэхдээ наасан сормоос бол бүр ийм амар ийм өтгөн нүдийг тодруулж харагдуулдаг учраас яг хийлгэсэн сормоос жоохон жуултаад байдаг юм шиг санагддаг надад. Сормоосыг чинь наахтаа бас нэг янз янзаар наажуулна шүү дээ. Ингээд дэрвэлгийж бүр нэлээд сайн дэрвэлгийж наажуулна эсвэл юм дунджаар ч юм уу те янз янзаар наажуулдаг учраас хэрвээ бүр үнэхээр амар юм ингийн харагдмаар байна гэвэл сормоос хийлгэжүүл зүгээр харин илүү гоё ингээд тод харагдмаар байна те энгийн үеийнхаасаа би л гоё нүдээ гоё тодруулж харагдуулмаар том харагдуулмаар байна гэх юм бол сормоос наас нь илүү зүгээр. Тэгээ би болвол тийм амар өтгөн сормоос наадаггүй нөгөө нэг юм өргөлжилсэн том тэр болохоор яадгүй гэхээр нэгдүгээрт амар хүн санагддаг надаа. Миний сормоос амар юм жижиг гэн дээрэс нь миний нүд амар жижиг. Тэгээд тийм бахад ингээд амар юм том сормоос юм өргөлжилсэн сормоос наачингууд тэр нэг амар хүндтэй нүдээ өөрөөсөө нээж чаддгүй. Яг ийм байдаг заяа. Тэгээд нээж чадахгүй айгүй юм зовиртой байдаг. Хоёрдугаар гэх юм бол бэлцэхдэггүй маа. Яа тэгэхээр би ийм жижигхэн давхраатай. Тэгэнгүүт нөгөө сормоосны чи яг нэг ууг байдаг штэ наалдаг. Тэр хэсэг нь өөрөө юм хар юм байдаг. Тэ хар юм жоохон зузаанд байдаг. Зарим нь бол нарийнхан ч байгаа. Нарийнхан ч байсан минийх дээр яг тэгж наасан мэдний давхрааг алгахыг гэдэг нэг ийм харагдуулаад байдаг. Тэгэхээр тэр бол надад үнэхээр таалагддаг. Тэгээ над чиг юм жижигнүүд доктортойх юм бол ер нь ингээд нүдэ будаж хагаад давхраа алга болно гэдэг чи өөрөө л тэр бодолт бүр амар онцгүй харагдуулдаг. Бүгдээрээ
жижигхэн давхраатай юм чи давхраагаа алга болохгүй байх хэрэгтэй. За тэгээд одоо энэ бараан боронгороо жоохон төгсгөлийн үзүүртэй тавт болохоор би ихлээд юм харандаа хар биш юм бор харандаа ашиглаад нүдээ сайн хүрээлж өгнө. За ингээ хүрээлчээр бүр шал өөр гэж байгаа. Энийг утах юм бол гоё тодорч чинь. Тэгээ дээрээс нь давхраа маань алга болохгүй. Тэгээ дээлний хувьд гэх юм бол халааттайгаа илүү гоё төгсүүлсэн юм уу? Би цагаан дээл өмсөө цав цагаан халаад өмсөөд яг төгсөндөө гэж амар мөрөддөг байсан болохоор тэгж өмссөн. Дээл хилсэн газар болохоор Tuco Tailor гээд газар болохоор хийлгэжсэн. Тэгээд ер нь бол нөгөө загварууд нь ингээд байгаа тэндээсээ яг өөрийнхөө өнгийг сонгоод те хийлгэж болох учраас би яг өөрөө загвараа сонгож байгаа. Тэгээ ардаас нь өнгөө сонгохдоо бүр яг цав цагаан зай бүр ямар ч өөр өнгөний оруулахгүй. Миний одоо энэ нөгөө дээд товчнууд нь хүртэл цав цагаан за. Тэгээд энэ бүснийх нь тэр шигтгэн мэтгэнүүд нь хүртэл бүр цав цагаан. Нэг ч тийм өөр өнгө оруулж байгаагүй. Тэгээд тэр бол аягүй бас гоё л харагддаг юм билээ. Гэхдээ нэг асуудалтай юм нь болохоор ер нь ингээд тонхны баярын дээл бас ингээд үнэтэй хэлгэж байгаа штэ. Дороо ээж ер нь бол 500-аас дээшээ хэлгэж байгаа. Тэр чинь бас хөрхөн үнэтэй орж байгаа штэ. Тэгэхээр ер нь бол дараа тэр дээл ер нь өмсөхдөггүй юм байлээ. Хонхны баярын дээл. Хонхны баярын дээл угаасаа аягүй ганган хэлгэж байгаа учраас юусоо өмсөхдөггүй юм байлээ. Тэгээд илүү тийм ганган биш энгийн дээл хэлгэжүүл яг дараа нэг юм цагаан сараарч гэдэг юм уу те. Тиймэрхүү тохиолдлууд тийм өмсөгдөг боломжтой. Тэнгүүт би бүр амар юм ганган юм амар цав цагаан дээл хэлгэсэн чи юусоо өмсөхдөггүй байлээ. Тэгээд тийм учраас бас нэг тийм амар дээлэн дээр амар үнэтэй хийлгэх ч юм уу. Тэгээд дээрэс нь тийм амар ганган дээл бол бас дими юм шиг санагдсан. Төгсгөлөө яг юм жоохон юм дээшээ маягтайгаар нэрхэн зураад. Төгсгөл маань л ийм жоохон дээшээ. Гэхдээ давхраагаас алга болгочихлоо. Яг ийм хар саарл өнгө шиглаад миний хийлгсэн газрын дээл зөвж гарна хаа. Жоохон ингэж хүрээлт өгч. Төвч нэг тийм амар хүчилж, бүр амар хүчээр амар тод харангуурч юм уу те. Контр тавиал, нийлээ хөөдөн том тавиал, тэрийг уусгаал. Тэснэ амар том сармаас тавиал те. Ерөөсөө тийм хүчилж нүдийг томорогдуулгүй айгүй гоё хөнгөн. Цэвэрхэн байдлаар ингэж тод харагдуулахыг хичээдэг. Хэлсэн Tuco Tailor гэдэг тэр юугаа штэ. Дээлний газар тэрний дээлтгтэй яг үнд амар их байд юм бэл. Хонхны баяр дээр ингээ нөгөө зөндөөл олоогтууд ингээл зөрөлдөөл ингээл явж байгаа шүү дээ. Тэнгүүт яг тэдний дээл айгүй байсан. Сормосаа будна. Сормосаа болохоор өөрөө нөгөө дэрвэлгээд тэгэл сормосоо будаа. Тэгээ сормосаа наан. Гэтэ наадаг сормос маань болохоор ер нь ондоо өөр сормос наадаг юм жижиг ширхэгтэй сормос гэх юм уу? Тэгээ цаашаа бүгдээрээ ярих юм бол мэдээж оройн өмсөх, дресс, хүлээн авалтын ороод ирж байгаа шүү дээ. Арай нэг ондоо харагдсан дресс ч гэдэг юм уу те. Арай ондоо харагдсан бас гоё тийм нөгөө өмд пижак ч гэсэн өмсөж болохоор юм нэлээ. Тэгээд тийм харагдмаар ах юм бол зүгээр нэг юм дэлгүүрүүдийн зарж байгаа юм дресс ч юм уу эсвэл хостол ч юм уу те тийм юм биш. Монгол дизайнеруудын хийдэг тийм загваруудаас аваад өмсчүүл айгу зүгээр санагдсан. Яагаад гэхээр тэд нар чинь нэгдүгürt айгу цөөхөн гардаг. Гардаг нэгээс за боли 4-5 ч юм уу те. Нэг сайз бүрээс нэг гээд за тэгчингүүтээ загварын хувьд ч гэсэн арай нөгөө нэг ингээл байн гарч байгаа. Ер нь бол дэлгүүрүүдийн авчирж байгаа барааны сонголт гэх юм бол яг нэг газраас л ирж байгаа шүү дээ баг. Тэгээд урдаас ирж байгаа учраас тэд нар чинь ингээл айгу тавцах боломжтой. Хоорондоо айгу ижлэхэн дресснүүд нэг олон дэлгүүрүүдэд байж идэг шүү дээ. Өөрийн хувцсыг сонгуул зүгээр санагдсан. Тэгээ би болохоор энэ нөгөө Atos-ийнх баха. Atos гэдэг брендинг юм дресс мөчсөн байхгүй. Энэ бол амар хург харагдчихсан. Надад бол амар таалагдсан. Тэгээд ер нь бол нэг ч яг минийхтэй давхцсан юм байгаагүй. Үүндээ зүгээр л энгийн силкэн дресс байсан цаа. Энгийн силкэн дресс гэхдээ силкэн дрессийг бол зөндөө олоогтод өмсөж байгаа шүү дээ. Гэхдээ дээгүүр нь өмссөн тэр хар юм нь болохоор айгүй юм загварлаг. Өрөмөц харагдуулчихсан. Хичээгээгүй энгийн мөртлөө тийм хөр харагдуулчихсан.
Тэгэл нэг амар хичээсэн загвар мөгөртэй амар юм өрмөц залахгүй бүр амар хичээсэн тийм загварууд өмсчүүл бас сонин штэ. Бид нар болохоор юм нөгөө нэг ширхээрээ наадаг. Тийм учраас ерөөсөө нүдэн дээр чи юм наасан юм шиг мэдрэгддэггүй. Та нар энэ сормосыг авахыг хүсэх юм бол манайд илүүрлөө бичээрэй. Алаа. Ийм. За ингээд өөрийнхөө сормосны доор нь ингээд саяараа зүр нь өлгөөл тавьчихдаг. Тэнгүү. Ямар ч нэг тийм сормос наацсан байх шүү гэж мэддэхгүй байгаа. Өөрхөн дрэснүүд хийдэг газар санал болгол энэ 3 газрыг санал болгоно. Тэгээ дээрэс нь тийм энгийн мөртлөө өрмөц харагдуулдаг болохоор за нардаа нүдүр ингэчихэж байгаа. Ингээ хамгийн сонирхолтой нь энэ сормосоос ингээ 3 ширхгийг нагад л болдог. Яг 3 ширхгийг энэ маань жоохон Тэгээ 3 ширхгийг наагаад болдог. За эсвэл та нар надаас илүү гоё том нүдтэй хөрхөгдөд байгаа юм бол 5-ыг наажуулна. 5-ыг наагалс гоё харагддаг. Дараагийн хэрэгтэй зүйл мэдээж хайлайтер байгаа. Хайлайтер болохоор би Judy Doll-ийн сүдэр болон хайлайтер бол best. Тэг яг нүднийхээ дотор дээр нэг юм сүүсэг гаргаж ингэж хайлайтраа тавьдаг. Тавьсан хамрын сүдэр ингэ тодроод эхэлж байгаа. Дийлээ ярьсан, дрэсээ ярьсан. Одоо болохоор гутлын талаар ярих гэж бодож байна. Гутлын талаар ярихдаа болохоор биш дээ. Жир нь хин хөгтүүдийн авдаг гутлахаараа брендийн гутлыг хөвчлэн сонгодог юм билээ. Тэгээ би ч гэсэн сонгосон. Тэгээд би болохоор сайгүй өрмөц ингэ нэг миний дээл ингэ цав цагаан байсан учраас бас жоохон тодтох юм шаардлагатай болоод би улаан сонгож байсан. Улаан дөвөл сонгож байсан байхгүй юу? Тэнгүүд сайгүй тодорхой яригдт юм билээ. Гэхдээ бас нэг зүйлийг анзаарах биш. Бас нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Юу вэ гэхээр ихэнх хөгтүүд энэс авч байгаа учраас гутлал тавцах нь бол тодорхой. Угаасаа гэхдээ гоё цэвэрхэн тэгээд айгүй нэг тийм боломжийн сонголт нь угаасаа л яг энэ брендийн энэ эдний дөвлнүүд гэдэг байхгүй юу? Би нөгөө аягүй бодохдоо одоо нэг шалгалт шүүлгээд дуусгачаад хонхны баяр хүртэлийг 7 хоног л хийсэхгүй. Тэгээд 7 хоногийн хугацаанд ер нь ингээ юмнуудаа зохицуулна да. Дуус автомаг юмнууд аавна гэж бодоод исэн чинь яг ойртоо 7 хоног болоод ирсэн чинь дресс ээж болохгүй, гутлан ч болохгүйсэн. Яасан бэ гэсэн чинь яг энэ газрын дөвлнүүд бүр амар хурдан дуусчихдаг юм лээ. Бүр би бас өмнө нь бас нэг утсан эхлээд. Өмнө нь утсан чинь бас дууссан байсан. Тэнгүүд охтууд тэгээ дээрэс нь юу гэхээр яг н хонхны баяр болон нөгөө ээжүүдийн одон байгаа штэ одонгийн шагнал давхцдаг учраас ер нь бол тийм дүүфлний хэрэгцээ бүр амар ийм болчдөг 5 сард 5-6 сард тэгэхээр та нар дүүфлээ сонгох гэж байгаа бол сарын өмнө за одоо 6 сард хонхны баяртай охтууд маань одоо авах боломжтой байхгүй сарын өмнө дор хаяж өчөж аваарай тэгэхгүй бол бүр сонголтгүй болчдөг юм байлээ. Арзмааргүй болчдөг, сонголтгүй болчдөг. Яг хүссэн цаг руу байгаад байдаг гол нь арзмааргүй болчдөг. Тийм болохоор эртхэн за бүр дресс ч бүр өнгөрч гутлаа бүр хамгийн түрүүнд л эхэлж аваарай гэж хэлмээр билээ. Хуурайсаа тавих чинь энэ хоёрыг нөлөөд дээр одоо би ийм хүрээлэгчээрээ хүрээлжсэн. За тэгээд өсгөдөө гутлаа ингээ бүгдээрээ сонгочлоо. Өсгөдөө гуталтайгаа хамгийн гол нь бас заавал богинохын нэ намхуу өсгөдөө гутлах гэж яваарай. Амар ийш тийш явж шалаад байгаа юм байхгүй заяа. Зүгээр ингээл сургууль дээрээ л нэг ийшээ тийшээ жоон зураг авах гал явж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө ингээд амар удаан зогсдог болохоор хөлбөр амар өвддөг юм лээ. Ийш тийшээ явахгүй ч гэсэн. Тэгэхээр наана нь яг дандаа нэг намхуу ултай юм бутинг ч юм уу те авч яваад тэрийгээ ингээд бүрхэн гаргаж ирэл гээл сүмсүүл тэгээд тах юм бол айгүй амар эмлэхгүй бол хөл амар өвдгөр
Ийм өнгөөр бодчихсон санагдаж байна. Энд ихтэй одоо бүр ингэ дуусч юм уу? Нөгөө цагаан дээлтэй дээрээс нь улаан дөгөлтэй учраас за тэгээ будал маань аягүй бүтэхгүй учраас миний тодруулж харагдуулах хэрэгтэй юм бол уруул илүү гоё тод авах хэрэгтэй. Тэгэхээр та нарт яг хавьд бүр ийм тод өнгөр бодог юм шүү. Ийм тод илүү. Гинт амар сонио харагдаад байна. Санагдаад байна. Юусоо 2 удааг болохоор. Гэтэ би ингээ 1 2 дугаар курстэй ч юм уу энэ бодгаар бүр амар боддог шүү дээ. Тэгээ тэр үед угаасаа ийм тод уурал юм бодог модонд ордог гэсэн багт тий. Бодолт маань ерөөхдөө бол болчлоо. За тэгээ одоо бүгдээр жоох үсэн янзлаа тэгээд за ийм боллоо. Бодолт маань ус маань. Тэг богинохустай юм чинь зүгээр ингэсгийн янзлчээ. Начиг ийм өөрийгөө хөрхөн будаа тэгээ үсээ янзлах сонирхолтой хүмүүсийнх юм бол бичлэг маань тусалсан гэж найдаж чинь. Тэгээд би болохоор анхны баяраар яг ийм бодолт хийсэн байгаа. Жохон ингээд бодолтой илүү тодруулах нь бол уруулаа илүү тод өнгөр будаад ингэж явсан. Өмнө яг өөрөө бодохыг хүсэж байгаа юм бол бас ингээд туршилтын бодолтуудаа бас хийгээд үзээрэй. Тэгж байгаа бас хамгийн сүүлд нь аль нь гоё яасан бэлээ гэдгээ бодож аваад бодвол зүгээр яг тэгээд бичлэг маань таалагдсан гэж найдаж байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. Бай бай.